Сайн бацхан хүүхдүүд ээ. 11-р ангийн бие даан судлах хичээл 6. За өнөөдрийн хичээлийн сэдэв зэрэгцүүлэх холбоо түүнийг илрүүлэх арга хэрэглүүр гэсэн сэдэв байгаа. За өнөөдрийн хичээлийн зорилго зэрэгцүүлэх холбоо хэлний нэгж тус бүрээр илэрдгийг ойлгох зорилготойгоор өнөөдрийн хичээлийг сонсох нэ. За нийлмэл үг. Нийлмэл үг бүтэхдээ нэг үг нь нөгөөтөөгөө харилцан тэгш ирэхтэй хоршин зэрэгцэж нийлэх. За нэг нь нөгөөтөөгөө үндсээр буюу нэр ба үеийн холбох нөхцлөөр захирагдан холбогдож нийлэх гэсэн хоёр үндсэн арга байдаг. За тэгвэл нийлмэл үгийг дотор нь зэрэгцсэн нийлмэл үг, угсарсан нийлмэл үг гэж хоёр ангилна. За хоёр үг бие биеэ захирахгүй харилцан тэгш ирэхтэй зэрэгцэн холбогдож бүтсэн нийлмэл үгийг зэрэгцсэн нийлмэл үг гинэ. Жишээ нь эцэг эх, баг балчир, жаргал зовлон, сайн муу гэх мэт үгүүдээр жишээ авсан байна. За зэрэгцүүлэн холбох холбоо. За зэрэгцүүлэн холбох холбоо бол нэгдүгээр нөхцөлийн аргаар, хоёрдугаар холбоосын аргаар үүсдэг байгаа. За нөхцөлтийн аргад нь бол одоо нөхцөлтүүлэн холбох нөхцөлийн зэрэгцэн холбохын нөхцлүүд ордог. Харин холбоосын аргад нь баа бөгөөд агаад хийгээд харин эсвэл бол гэх мэтчлэн зэрэгцүүлэн холбох үгүүд байвал одоо холбоосын аргаар илэрж ийн гэж харах нэ. За холбоо үг. За холбоо үг зэрэгцсэн холбоо үг бол одоо 3 төрлөөр харж болно зэрэгцсэн холбоо үгийг. За нэгдүгээр зэрэгцээ үг. За зэрэгцсэн нийлмэл үг бол ямар одоо үүрэг бүтэх арга та байдгийм бэ гэдгийг одоо бүгдээрээ жишээ тайлбартаа нь харцгаая. За зэрэгцсэн холбоо харьцаатай хамгийн бага нэгж болох учраас өгүүлбэрт нэг гишүүний үүрэгтэй байдаг. За бүтэхдээ нөхцөлийн аргаар, холбоосын аргаар, аялгын аргаар мөн хоршин давтах аргаар бүтсэн байдаг. За энд зах зээл, уншиж судлах, инх тайван, энд тэнд, бал мал, ном сом гэдэг жишээнүүд авсан байна. За утгын хувьд гэвэл ойролцоо буюу эсрэг утгаар хоршиж нэг ухагдахын заадаг. За харин зэрэгцсэн холбоотой чөлөөт холбоо үг маань яаж бүтдэг вэ гэхээр зэрэгцсэн олон дагуул, за зэрэгцсэн олон цөм үг нь тус тусдаа бие даасан гишүүний үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл илрэх арга нь бол нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга байдаг. За улаан, хөх, шар, ягаан, цэцэг. За мөн миний, дэвтэр, ном, бал, харандаа гэх мэтчлэн зэрэгцсэн үгүүдээр бол чөлөөт холбоо үгүүдээр илэрж байна. За зэрэгцсэн гишүүд нь тус тусдаа утгатай бие даасан шинжтэй байдаг. За өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд ямар ах вэ? Өгүүлбэр зэрэгцсэн холбоо харьцаа бүхий дундын нэгж болно. Харин илрэх арга нь бол нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга. За энэ жишээх уншия. Хар, шар, цагаан олон үндэс угсааны хайрын дээж хүний ертөнцийн цэцгүүд элс, шавар, мод, төмрөөр энд тэндгүй эвэр газрын тохойд шин сайхан барилгуудыг барьжил байна гэсэн өгүүлбэрээр жишээ авсан байна. За өгүүлбэрт үндсэн утга заадаг. За мөн өгүүлбэрт тус тустай гишүүн болдог байгаа. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн онцлог нь харьцангуй бие даасан өгүүлбэрүүд их байдаг. Тийм учраас одоо хойноосоо бүгдээрээ цуварч орсон хэдий ч салгаж их амар салгаж мөн амар бас нийлүүлж болдог давуу талтай. Жишээ нь үдийн нар шарж хонд хотлов гэсэн өгүүлбэрийг харахад үдийн нар шарав хонд хотлов гэдэг энгийн өгүүлбэр болгож байна. За буцаагаад одоо зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр болгоход бас амар байдаг бах нэ. За зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр нь харьцааны хувьд өгүүлбэрүүд нь бие биеэсээ нөхцөлтөн шалтгаалцах тодорхой холбоо байхгүй өгүүлбэр зүйн сул холбоонд байдаг. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Жишээлх юм бол эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж бас бичиж болохоор байна. За дундын нэг одоо ерөнхий ижил гишүүнтэй байдаг. За жишээ нь түүний эхнэр диждийн одоо нас 40 орчим, зан ааш нь хурдан, үг хэл ширүүн, сэтгэл санаа сайнгүй гэсэн жишээн дээр авсан байна. За зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн буюу зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр яаж бүтдэг юм бэ? За нэгдүгээрт хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр гэсэн бүтцтэй дорж явж сүрэн ирэв. За дараагийнх нь нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр, нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр. Байдал зохист намар, цаг, сэтгэлд зохист яруу газар гэсэн юм жишээ авсан байна. За хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр, нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр гэсэн бас бүтцтэй байдаг. Үг хатууч явдал тустай гэсэн өгүүлбэр байна. За нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр, хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр гэсэн бас бүтцтэй. Манай үгээр эрт зунсиж мал сүрэг
тарган тавтай байна гэсэн өгүүлбэр дээр жишээ авсан байна. За зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн холбох арга хэрэглүүр нь юу вэ гэхээр за нэгдүгээрт бол холбоосгүй зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр буюу хил хаялга нөхцлөөр холбогдож байгаа нийлмэл өгүүлбэрийг бол холбоосгүй зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэнэ. За холбоос зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр баа бөгөөд агаад хийгээд харин эсвэл бол байтугай гэх мэтчлэн холбох үгээр холбогдож байгаа нийлмэл өгүүлбэрийг холбоос зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэдэг. За тэгвэл хил хаялгаар холбогдно гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр цэг таслал зохиццоор холбогдохыг хэлж байгаа. За болдын нас 40-өд толгой нь халзан, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь төлөв боловч залин их болтолтой гэсэн өгүүлбэр дээр жишээ авсан байна. За эндээс харахад бол үйл явдал нэгэн цагт зэрэгтэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо 40-өд халзан, битүү, улбар гэх мэтчлэн гэсэн тийм зэрэгцүүлэн холбох үгүүдийг хил хаялгаар холбож өгсөн байна. Хил хаялга буюу цэг таслалаар холбож өгсөн харагдаж байна. За дараагийнх нь зэрэгцүүлэн холбох нөхцөл буюу ЖЧА-д энэ нөхцөл. За мэдээж өгүүлбэрүүд нь хоорондоо холбогдохдоо эдгээр зэрэгцэх нөхцлөөр холбогдсон байх шаардлагатай. Өвсгөл далайн гүүгэн хөхөнгөөр туналзан, мяралзаж, сардаг улсын дээгүүр тэнгэр хязгааргүй цэлийн байлаа гэсэн өгүүлбэр дээр жишээлх юм бол энэ Ж гэсэн зэрэгцэх нөхцлөөр холбогдсон байна. За холбоосын арга буюу эдгээр үгээр холбогдвол холбоосын арга гэж хэлээд байгаа. За тэгвэл ханд ноцоон ядах бөгөөд түүний утаа гэрийн дотор бүгшин хорсон гэсэн энэ өгүүлбэрийг харахад бөгөөд гэсэн холбох үгийг хэрэглэсэн байна. Тийм учраас холбоос зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэж харж болно. За анхаарал тавьсан хүүхдүүддээ баярлалаа. Хичээлийн дараах сорилоо өгөөрэй.